За бүгдээрээ сайн байцгаана уу? Дараагийн unboxing бичлэг маань эхэлж байна. За энэ бичлэг маань яадаг вэ гэхээр бид бүтэд дардуулсаас тодорхой бараа бүтээгдэхүүнүүдийг захиалж сурж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр захиалснараа гол нь 2-10 гэх маш хямдхан нэр авах боломжтой байдаг гэдгийг за хэн мэдж байгаа. Мэдгүй хүмүүс бас маш олон бас байгаа. Тийм учраас бас захиалсан бараа маань яг бидний одоо эндээс авж байгаа бараа яг хэд юм бэ? Ямар гоё хямдхан авч болдгийм бэ гэдгийг харуулах зорилготой. Бас захиалсан бараа маань яг зураг шигэ байх уу, чанарын хувьд ямар байх уу? Хямдхан байхаар бас эргэлзгээд идэг шүү дээ. Тэгэх юм бол хямдхан бараа маань захиалахаар яг ямар чанартай ирдэг юм бэ гэдгийг харуулах зорилготой юм шиг байгаа. За тэгээд эхний бараагаа задлаа. За энэ юу вэ гэхээр энэ юуны шинэ аккумуляторын одоо юу гэх дэмждэг гэх юм уу? Аккумуляторын зааврагын аккумуляторын чадлыг нэмэгдүүлж өгдөг. За тэгээд гүйдлийн хурдыг бас нэмэгдүүлж өгдөг. Асах хурд, за тэгээд тог дамжуулах хурдыг бас сайжруулж нэмэгдүүлж өгдөг юм. Зориулттай юм төхөөрөмж гэх юм уу? Зааврагаар ийм бүтээгдэхүүн байна. За энийг болохоор ийм үнээр авсан. Яг энийг бас яасан бэ гэхээр одоо эндээс Facebook-ээр за онлайн шоп дээрээс тийм ээ. Facebook дээрээс хараад хэрэгтэй яаж авах вэ? Хараад мэдээж хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хятадд үйлдвэрсэн байж таараа хятадын сайтаас харъя гэд харсан чинь маш хямдхан байсан. Энд борлуулж байгаа үнээс бол мэдээж олон дахин хямдхан байсан учраас захиалаад авсан байна. За энэ мэтэр та нар маань бас яг худалдаад авах гэж байгаа сонирхож байгаа бараа чинь яг авахынхаа өмнө энэ юу н хід гэдэг бол сайтн дээрээс нэг харчий гэдэг сэтгхүүтээ бас болчих хэрэгтэй шүү. Тэгэх юм бол маш их мөнгөийг бас энэ дээр хэмнэ. За дараагийн бүтээгдэхүүн. За энэ болохоор ийм нэг юм батарей зэнгэлж байгаа. Гэтэ бүр нэг юм том батарей байдаг штэ. Биднээс нэг юм төлөө гэрлэн их буутер гэдэг штэ. Тэрний адаптертайгаа тэрний батарейг цэнгэлдэг. Ийм батарей цэнгэлэгч нь бас юм уртаас бас боломжийн гоё хэмтгүүнтэй байсан. За ийм үнээр авсан шүү. За үргэлжлүүлээд гаврдууртаа танилцуулаад явъя. Юу нь бол бичлэг хайлуулах. Жаахан сонирхох гэдэг шүү гэдэг шүүмж ирээд байгаа тийм учраас бага хугацаанд олон бараа танилцуулаад явах бодолтой байна. За ингэж өрсөөл жижиг явнаа. Би юу гэх гэж. Энэ ингэж штэ. Бидний шиг яваад байна. Дөрөв захиалсан байна. Ийм үнээр ирсэн биш үү? За ойлгомжтой. За дараагийнх нь ийм байна. Ийм шивтэн байна. Талаасаа бодвол онгох юм шиг байна. За тэгээд бичлэг үздэг хүмүүс маань та нар маань бас хэлээд байгаа. Тэгээд чөлөөтэй над руу чат бичээд энэ бичлэгийн доор комент бичээд бас сонирхож байгаа бараануудаа асууж болно шүү. Одоо миний захиалсан бараануудаас гадна та нарын ч гэсэн захиалмаар байгаа бараа байвал ер нь ийм хөө бараа хэд хэдийн болоо нэг үзэж өгөөч гэвэл чөлөөтэй боломж нээлттэй шүү. За энэ галтгооны нэг шургуулганы юу таслага одоо нэг халбар тав хэд аягаал байдаг хэсэг байдаг шүү дээ. Тэрэнд хийдэг гэж сундаг. Тийшээ сунана, хажуу тийшээ бас сунана. Тэг нөгөө шүгүүнийхээ хэмжээгээр гоё ингээд эдэн тийшээ сунд юм билээ. Тэгээд мэдээж хэмтэрсээ. За ингээд сунаад төгссөн хэмжээнд очино. Ийм үнээр захиалсан байна. За хүлээжсэн бараа маань. Мөн. За дараагийнх нь юу вэ? Гэхээр за сава том идэгчнээ чи юу лээ. За дараагийнх нь юу вэ гэхээр аяг тавг ахтагчнаас өөр байна. Аяг тавгтайг бас шургуулган дотор хийжүүл ингээд нэг хатахаас гадна ингээд зүгээр тавгны тавирх юм а тий. За энэ маань юм нэр. Ирсэн шүү. За энд бас хөрхөнтэй байсан. Тэгээд цайлсан. Мэдээж хамаагүй хямдхан байсан. Ингээ хосоор юм байна. Том жижиг тавгнуудын зөөр.
Хосоор нийлээч үү. За. За дараагийн ялуу маань. Оо. Юу гэж чинь интернет. Яаж чивчээ. Миний хөрх юм байгаа. Томас тоонд засвар хийх учраас нэг жоохон шинжилтүүд юунаа захиалсан. Зя 5-ны зөөр хулдас гэм дивсгэр юу гэж гişэрийн тэр тавьдаг 5-ны зөөр юм байна. Зөөрнүүд байгаа. За ийм үнээр захиалаад ирсэн байна. Зя захиалцсан. Зя дараагийн бара. Үгүй. Зя задлаад үзье. Дараагийн бара боловс. Юу вэ? За миний энэ нас захиалж ирсэн болохоор алтаар болчихъя. Хоороо цааснаад байгаа, сэлбэдэгнүүд байгаа. Энд ингээд нэлээд олон шиг байгаа. 20 мөрөө юм лөө. За ийм нэр. Ийм ширхгийг ийм нэр. Хэлсэн байна. Зя дараагийн бара юу вэ? Хуба. Оо. Зя. Три. Юу вэ? Гихэр. Юу? За бас галтаа. Галтаанд. Оо. Зя дараагийн бара. Юу гихэр. Бас галтаанд. Яа. Энд ер нь л юм хэлээд юм бэл хүмүүс аяг тав гач гэсэн юм бэл манайх болохоор нэг талхны сав болгоо ашиглаждаг талх гурил мөгтөдөөний сав болгоо ашиглаждаг. За юм хөрхөн сав. Тэжгүй. Юм нэр. Тэгээ зүн байна. Юм нэр ирсэн байна. Зя дараагийн. Зя юу вэ хэрвээ шүү. Арцнаа тий. Яасан хүн юм бэ? Ийм хүнд идэвлүү. Замстай шиг юм нэр. Ийм нэр ирсэн байна. Тэрнээс төхөр хүн юм байна. Эсвэл жоохон гайгүй үнтэй гэсэн захиалсан болохоор айгуу сайн чанартай ирсэн байж магадгүй л юм. За ийм хүн гээд энэ удаагийн мэдлэгийн түрээд дуусж гин дараагийн мэдлэгээр удахгүй болцъё.